ингээд та бүхэн манай тавтай морил. Хонгор минь өнсөж яг одоо өнсөж нүдэ би золонганы Ашгорхан тиврээд ахяатыг өнсөж амьдрахяг имамтлын бахтимон Өглөөний мэнд бүгдээрээ сайхан амарсан уу? За хөршид бүгдээр амарч байна. Манай хөвгүүдийн өөрөө наагүй чивчмэгүй эцтэй хүлээгээд за таашаа бой да. Хани нэр надаа хин Эрдэнэбаатар ах төмөгч хоёрыг гой билүү гэсэн шин. Баярлаа Элгаха, баярлаа төмөгчээ. За. Ноолуурын гоё. Говийн оролт байна. Манай говийн бүтээгдэхүүнүүд гоё чанартай байдаг. Ямар гоё дулаах юм бэ? Яг одоо өвлийн үйлрэлд тохирсон гоё юм биш үү? Баярлалаа. Энэ утасных нь болохоор ямар утасных нь тодорхойгүй. Гэхдээ миний утас нь таарахгүй байна. Энэ хараа камер нөөр байгаа байхгүй юу? Ялган брендийн бүтээгдэхүүн байна. Гэхдээ ялган брендийн одоо юм утасны гэр хүзүүндээ хийдэг юм шиг байна. Гоё. Тэгтээ надад нэг учир дутагдaltaй юм. Энэ дээрээ одоо ямар утасанд таарах загвар нь байхгүй. Яг го зарж явахдаа болохоор энэ утасанд одоо тохирно гэсэн байх л да. Тэгтээ энэ дээрээ одоо тэмдэглэгээ байх хэрэгтэй те хааны. Ямар ч тэмдэглэгээ байхгүй болохоор жоохон учир дутагдaltaй санагдчих. Ялганд ажилладаг хүн байвал удирдлагатай сануулаарай байхгүй. Энийг ханы таарах хүн бэ нү? Миний утсанд л таарахгүй мэ. Ширигийн утсанд эмхтэй хүн. Шири эмхтэй хүн ялганы юм зүгээ явж байгаа юм. Эргаха түмэгч баярлаа. Маш гоё билэг өгсөн. Монгол шүү дээ. Энэ үнэхээр гоё юм бэ. Тэгтээ учир дутагдaltaй нь миний хувьд шүү манайхаа. Ямар яг утсанд таарах тэмдэглэгээ байхгүй сони. Чи тэр юуг нь аваад хийчихгүй. Минийх нь онжуур хань юм. Тэгэхээр чи энэ хоорондоо арай энэ арай углааш юундаа эндээ орох байхгүй яаны. Одоо энэ гэрлүүгөө орж иж таар гэсэн үг шүү. Наад чи юуны ажиллах юм? Энэ аа ингээ хүзүүндээ одоо энэ гэрлүүгөө хийгээд хүзүүнээсээ онжуулдаг юм болов уу гэж би таамаглаад шүү. Манай гэрийн хажууд манайхаа grocery outlet нэгдчихэж. Вау. За энэ юу вэ? Прогресс амар хэлдэг юм шүү. 1 паунд $1 чижсэн. За горно. Вау, мандарин. Хэдэн паунд вэ? Мандарин. Ийм томоро $1.90 гэж байна. Окей, за харцгаа манайхаа. Манай пицца бэк байхгүй юу? Grocery outlet. Пантены хөөсөн ангижруулагч юм. $4 гинэ. За гинт нүүр цэвэрлэгч. Бэн дотроо 30 шигтэй. Манх юм. Солонгосын нүүр цэвэрлэгч 30 шигтэй 99 цент гэж байна. За эндээс алаатагаас одоо нэг витамин цэвэрлэгээс нэг. За гөр шүдний за эднийх бас заримдаа витаминууд нэлээд сайн байдаг. Нэлээд хямдвар байдаг ер нь бас. Неосприн одоо гараа зүсэх гараа түлхэхэд энэ неосприн их сайн. Энэ шүршиг нь бас их амар байдаг юм манайхаа. $4 гэж.
0 ороод ихэнхдээ 8-аар 0 нь эрэгтэйчүүд нь төрүүлээд дараа нь эмэгтэйчүүдийн 0 үйдэг. Ер нь их газар. Органик алимууд $3. Ердийн алим болохоор 5 паунд нь $4 гэж. Органик йогурт $2 биш. Хугацаа нь хийзээ дуусах юм бол grocery outlet юм автоос заримдаа хугацааг нь шалгаж авах гэж ойртсон байдаг. Oh my god, ердийн йогурт болохоор 69 цент байна. Өөр ямар йогурт? Энэ айгүй гоё йогурт юм шүү дээ. Greek йогурт. Creamer sugar. Жижигхэн савлгаатай. Coffee creamer. 2 сарын 20 гинээс авч. Энэс авсан. Зөөнөөр өндөг. Цэнхэр баруунгийн өндөг. Эндээс нэг авчида. За гинэгээр гурилан бүтээгдэхүүн байна. За энэгээр та нарт өөр юу харуулах вэ? За бүгд энэ засгаар явъя. Та нарт үнэн харагдаж байна уу? Ерөнхийдөө Мексикуудын хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд байна. Мексикууд ийм биенийг өдөр тутамдаа хэрэглэдэг. Зүг багаж янз бүрээр нь. За энэгээр болохоор паста гоймонгууд байна. Оо, энийг хараа манайхаа. Намайг хүүхэд хаа шоколад гэл эддэг байсан да. Тэр маань $2 гэж байна. Ийм савлгаатай. Кек хийхдээ энэ би бэлэн зургаар хийждэг байсан. Айгу амар эдэн шууд өндөг сүү хийгээл одоо шүүр кек хийх завгүй болч тээ. Гоё брауни, маффины. За энэгээр болохоор ишэд яа. Энэгээр болохоор fine beer. Энэгээр болохоор дандаа хатаасан жимс summer банда. Ямар гоё харагдаж байна. $5 гэж. Хар шоколадаар бүрсэн алмонд байна. Grocery outlet юмуд нь ерөнхийдөө гайгүй харьцангуй юмхан байдаг. Энэгээр cookie nude жигмэг байна. Энэ ямар гоё юм бэ? Юутэй green tea-тэй. Ямар гоё савлгаас юм бэ? $4 гэж байна. Энэ стог амттай харагдаж байна. За энэгээр миний дуртай юмнууд байна. Гэхдээ би алгасаад явлаа. Хараа богийг авахгүй явж байгаа ч та нар харж байгаа үстэй. Сүүлийн үед энэ пребиотиктэй хүнсний бүтээгдэхүүн их болсон. Энэ болохоор пребиотиктэй цай байна. Энээс нэг авч ийн хийж байна. Oh my god, 99 цай гэж. Эндээс нэлээд идэг авчих. Organic juice nude $4 гэж байна. Вау, долоон төслийн. За, ийшээ болохоор coconut oil харьцангуй юмхан биш үү энэ арай 1 литр 600 грамтай $10 гэж байна. Өөр энэ oh my god chia seed юм биш. 907 грамм organic chia seed $7 гэж байна.
За өөр энэгээр maple syrup байна. Авокадо тос байна. Авокадо coconut oil mix юм уу? $9 гэж байна. 1 литрийн савлгаатай. Энд болохоор зөвхөн авокадо тос байна. 750 мг нь $9. За энэгээр хөвдөөсөн хүнсний бүтээгдэхүүнүүд байна да. Oh my god. Ямар гоё шин бэ. 454 грамм нь шин $8 гэж байна. Үнэтэй гоё шин. Энд туна шүү. Хөвдөөсөн туна. За энэгээр болохоор өөх юм уу? Онда. Oh my god, $2,000 гэж шүү дээ нонда. Гэртээ нөө шалаа угаад нэг удаагийн юу гэдэг шүү дээ нөгөө хэлбэлээ нөгөө нэг модондоо хийгээ угаадаг. Энд аюу хямдхан байна манайхаа $52-тай $5 гэж. Би ихэвчлэн чинь $7-8-аар авдаг байхгүй юу? За юу ши болохоор үнэртүүлэгч I5 угаач байна. Нэр I5 угаагч та нар минь айл болох үнэргүй, өнгөгүй гав сонгож байгаараа одоо энэ 7 generation бол их сайн. Өнгөгүй, үнэргүй, тэгээ ямар нэгэн chemical байхгүй. Сүүлийн үед бол манайханд эми авдаг болсон болохоор эднэр бол ер нь бол дими өнгөтэй, үнэртэй ер нь бол маш муу, маш chemical агуулсан байдаг. Энэ бол ер нь их сайн брэнд. Гайгүй брэнд. За ийшээ юу байна? Ийшээ юу байна манайхаа? Хайруулын 5 гутгуур зорч. За нэг иймэрхүү юмуд байна да. Энэ цаатам халуунаа барьдаг бүтээгдэхүүнд энэ pure юм бэ. Энэ pure болохоор жоохон хурдан хурцдаг юм байлээ. Их удаан барихгүйгээр. За grocery outlet-ээр иймэрхүү байна да. Өнөө өглөө босон чи манай галтгооны тэнд камер шүү. Манай галтгооны ус нь доошоо явдггүй. Drain problem. Гэ богийн нэг ийм машин. Аваад Home Depot-ч явж гин. Тэгээд очиод ширэж үзүүлээд байх юм. За Home Depot-аас ямар ч байсан сая машин авчлаа. Одоо гэртээ очиод ажиллах нь үгүй юу үзье да. Богийн нөгөө машина гэртээ авчраад ширээ ажиллуулж намтсан хөдөөс нь арилжаасан. Та нар нэг ишээрээ марх хизээ нэг бүгдэрлөө. Та нар санаж гинөө ийсийг бас бүгдрөөд тэгээд түүн хэлж амжилж ирсэн шүү дээ. Би гинт одоо санаж чинь. Тэгээд бид нар болохоор яг ингээд ажил юм автомат машин заргаад төлөвийг найзгаад $200 гэж нэрээ. Болцсон уу ани? Хани янзлцоо. Бүхрэхгүй байна ани. Yay! Thank you honey.